Цоохор найз 3 дугаар анги. Ихчээ дээр авсан ерөөсийн тухай номыг амралтаараа авч явах гэсэн. Минемо борланд сайн эдээ тав. Цоохроо. Ава. Та манай улсад 1000 хүрэхгүй ирүүс байдаг гэж мэдхүү. Тэр өрөөс чи уулын хаманд балдан байна 5 хоног барьсныг чи мэдхүү? Батлан бүр хотонд орж ирээд хон барих нүд. Чамайта. Цоохроо! Би чамайг энд байгааг мэдчихээн шүү. Уугна. Чи их том болжээ. Чи харин жаахан л том болж. Би чамтай дахиж хизээч уулзахгүй л гэж бодсон. Би чамайг эндээс бүр явж гэж бодсон. Ихтэй чи цухтаах хэрэгтэй. Аав анчи цуглуулаад чамайг барих гэж байгаа. Надад эндээс өөр очих газар байхгүй болсон. Ээж бид хоёр шинэ эзэмшил нутгаа олох гэж яваад л байсан. Гэтэл бидний замд маш их дуу чимээтэй том машинуудтай газар бий болсон байсан. Зөвхөн тэр нутгаар л дамжиж шинэ нутагт очих боломжтой байсан боловч ээж маань Намайг уучлаарай цоохроо. Цухтаарай. Хурдан цухтаарай. Ирүүсийн жингээр хавх тавьсан байгаа шүү. Бити орцгоор.
шилдэг аваа. Би таныг ирүүс хороо хизээж уучлахгүй шүү. Холдгон чи бүр аавда заах нь. Намайг бүр эйгүү байдалд оруулчих. Холдгон. Би харин танаас ичж гин. Та өөрөө ирвсэн эзэмшил дээр чинь нутаглаа үсттэй. Тэрнээс ч болж аргал янгар дайжиж цоогор дидэх хол олдохгүй болсон. Тийм болохоор хонь мал руу дайрахаас өөр аргагүй болсныг та яагаад ойлгохгүй байгаа юм бэ? Би тэр малаар чинь чамайг тэжээд юм. Одоо болно уу гэнэ? Энэ бол зүгээр л амтэн. Харин би чиний итгэгч нь байна. Би мянган малтай биш. Харин 1000 хүрхгүй үлцэн амтныг харилдаг аавтай баймаар байна. Энэ ертөнц зөвхөн хүн төрлөختөнд зориулагдаагүй юм шүү аава. Би чамайг үргэлж хамгаалнаа цохроо.